Сайн бацгаана уу? Намуудыг зөвлөлийн үүсгэн байгуулагч, үргэлжтэй аялагч Саран Туяа байна. Өнөөдөр би Volume Plus-ын зөвлөгөө Plus нэвтрүүлэгт оролцож, аялал гарахаар төлөвлөж буй залуустай зориулаад дараах зөвлөгөөнүүдийг бэлдсэн байгаа. Миний хүргэх эхний зөвлөгөө бол төлөвлөгөө байгаа. Хэрвээ та аялалд гарахаар аль хэдийн бодсон бол төлөвлөгөөгөө магадгүй 3-6 бүр 1 жилийн өмнөөс гаргаж эхлэх хэрэгтэй. Энэхүү төлөвлөгөөнд маань яг юу ордог вэ гэхээр та яг аль улс руу ямар маршрутаар хэдий хэр хугацаанд аялахаар бодож байна вэ? Тэдгээрийг цаасан дээр магадгүй лаптоп дээрээ буулгах хэрэгтэй байгаа. Ингэснээрээ бид нар аль болох илүү хямдхан, илүү зохион байгуулалттай аялах боломжууд маань бүрддэг байгаа шүү. Стандартын дагуу таны яг нөгөө аялалдаа гарах үеэр тухайн улс руу нэвтрэх үед таны гадаад паспортын хугацаа дор хаяж 6 сарын хугацаанд хүчинтэй байх ёстой байдаг. Мөн нэг орн руу зорчиход таны гадаад паспортод дор хаяж 2 хоосон нүүр хуудас байх ёстой байдаг. Гэх мэтчлэн зүйлсийг маш сайн анзаарах хэрэгтэй байгаа. За тэдгээрийнхээ дараа та маршрутаа гаргасан, тухайн орнууд руу явхад визтэй эсгийг шалгасан. Түүний дараагаар яг ямар хөтөлбөрөөр явах вэ гэдгээ мөн нарийн сайн төлөвлөх хэрэгтэй байгаа. Одоо жишээлбэл Тайланд улсыг жишээ болгож авъя те. За жишээлбэл Тайландд нийт 7 хоног гэх юм бол тухайн улсынхаа яг аль хотуудад нь очих вэ? За очих газруудаа яг ямар тээврийн хэрэгслээр очих уу? Хаана хэд хоногийн хугацаанд байгаад яг юу үзэх вэ гэдгээ нарийн сайн төлөвлөх хэрэгтэй байгаа. Ингэснээрээ бидний аялал илүү зохион байгуулалттай мөн цаг хугацаагаа хэмнэн, мөнгөө хэмнэн байх болно. За миний хүргэх дараагийн зөвлөгөө бол аяллаа үед гардаг хүндрэл бэрхшээлүүд байгаа. За магадгүй хамгийн аяллаа үед тулгарх хамгийн хэцүү зүйл нь гинтийн зүйлс байдаг. Одоо жишээлбэл гинтийн тохиолдлоор эд зүйлсээ алдах ч юм уу, эсвэл паспортаа усанд норгох ч юм уу, эсвэл паспортаа алдах ч юм уу тэдгээр зүйлсүүд байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор нэг арга хэмжээг авах хэрэгтэй. Энэ маань яг юу вэ гэхээр та өөрийнхөө аюулгүй байдлыг маш сайн анхаарах хэрэгтэй. Гарч болох эрсдлүүдийг маш сайн төлөвлөсөн байх хэрэгтэй байдаг. Аялалд гарахаас өмнө тэгснээрээ та гарах эрсдлүүдийг багасгаж чадна гэсэн үг. Дараагийн зөвлөгөө маань хямд зардлаар аялах боломжууд байгаа. Миний хувьд сүүлийн 3 жил орчмын хугацаанд аялахдаа яг дараах дурддах 2 зүйлийг маш ихээр ашиглаж хямдхан аялсан байгаа. Энэ маань болохоор хамгийн түрүүнд Couchsurfing гэдэг вебсайтыг ашигласан. За энэ вебсайт маань яг ямар зориулттай вэ гэхээр та аялаж авах хугацаанд ганцаараа эсвэл хоёулаа цөөн тооны хүмүүстэй аялаж авах хугацаанд энэхүү вебсайтыг ашиглаад айлд үнэгүй байрлах боломжтой байдаг. Ингэснээр гарч болох байранд зарцуулагдах мөнгөө илүү хэмнэдэг гэсэн үг байгаа. Дараагийнх нь болохоор hitchhiking хийх буюу замын унаанд дагтах гэсэн арга байна. Энэ маань болохоор hitchhiking-ийн ерөнхийн нэг символ нь болохоор энэ бидний сайн мэдэх лайк байгаа тий. Тэгэхээр та ердөө үргэвчээ өрөөд зам дээр зогсоод гараа өргөөд зогсоход таныг бол авч авахыг хүссэн машинууд зогсоод тэгээд таныг хүрэх газарт нь үнэгүй хүргэж өгдөг ийм арга байгаа. Эдгээр аргуудыг ашиглаад та мөнгөө хэмнэж хямдхан аялах боломжтой байдаг. За дараагийн өгөх зөвлөгөө маань аяллаа маршрутаа хэрхэн гаргах вэ? За миний хувьд аяллаа маршрутаа гаргахдаа хэдэн вебсайтуудыг ашигладаг байгаа. Хамгийн их ашигладаг вебсайт маань болохоор Rome Tour.io гэдэг энэхүү вебсайтыг ашиглаад Улаанбаатараас Москва гэж оруулангууд лист дээр гараад ирнэ. За энэ листэнд маань эхний газраас хоёр дахь газар хүрэхэд яг ямар тээврийн хэрэгслээр хэдий хүрэх хугацаанд хэдэн төгрөгөөр аялах боломжтой вэ гэдг нь лист дээр бүгдээрээ гараад ирдэг учраас маш ойлгомжтой байдаг. За тэрнийхээ дараагаар та магадгүй Москвагаас цаашаа Санкт-Петербург хот руу явъя гэж бодоход мөн л адил энэхүү вебсайтаа ашиглаад Москвагаас Санкт-Петербург гэд оруулангууд мөн адил лист дээр гараад ирэх боломжтой байдаг. Яг энэ мэтчлэн та очих газруудаа хамгийн түрүүнд тодорхой болгосныхоо дараа энэхүү вебсайтыг ашиглах юм бол маш үр дүнтэй байгаа. Ягаад гэвэл маш олон удаа өөр өөр хувилбараар туршиж үздэг байгаа. Жишээлбэл
Зүүн өмнөд Азийн улсуудыг бас авч үзэхэд те зүүн өмнөд Азийн 4 улсаар аялаж Тайланд, Вьетнам, Камбож, Лаос гэдэг энэ 4 улсаар аялахад би яг аль руу нь төвлөрч авбал илүү хямдхан байх вэ? Хаанаас нь хаа хүрэхэд хямдхан байх вэ гэх одоо зэрэг мэдээллүүдийг одоо яг саяны хэлсэн вебсайт дээр байршлын өөрчлөлт ч юм уу те хотуудын байршлыг өөрчлөлт ингээд өөр аргаар гаргаж иж хамгийн хямдхан одоо юуг нь сонголтыг гаргаж ирдэг байна. Дараагийн зөвлөгөө маань залуусын гаргадаг нийтлэг алдаа байгаа. Маш олон одоо хамт аялж байсан залуучууд болон аялаж явахдаа таарсан хүмүүс магадгүй би өөрөө ч гэсэн одоо аялалд бол маш олон алдаануудыг гаргаж ирсэн. Хамгийн түрүүнд хэлэхэд болохоор нэн түрүүнд аяллаа төлөвлөгөөт бус байдал байдаг байгаа. Энэ маань яг юу гэсэн үг гэхээр хамгийн анх аяллаа төлөвлөхдөө дутуу төлөвлөсөн. Эсвэл маршрутн дээрээ алдаа гаргасан. Эсвэл хонох газраа тодорхой болгоогүй. Газрын зургаа одоо аваагүй, эсвэл мөнгөө солиулаагүй гэх мэтчлэн одоо жижиг зүйлсүүд маань энэ хүү төлөвлөгөөнд орно. Мөн дараагийн зүйл нь гэх юм бол тоомжиргүй байдал их ордог. За тоомжиргүй байдал гэдэг маань яг юу вэ гэхээр зарим одоо яг аялаж явах үедээ хянамгаад бус байх те жишээлбэл пассвортаа ил авч явах ч юм уу эсвэл хитвчээ нөгөө нэг цүнхнийхээ дээд талт хийгээд өргөвчөө ханаа өргөч юм одоо тэдгээр нөхцөлд бол хулгаад өртөх ч юм одоо тиймэрхүү эрсдлүүд бол гарах боломжтой байдаг. Миний хүргэх хамгийн сүүлийн зөвлөгөө бол өөрийнхөө туршлага дээр үндэслэн зөвлөс байгаа. За энэ маань яг юу гэхээр хэрвээ та яг аяллаа төлөвлөж ивэл те аялалд аль хэдийн гарах гээд бэлэн болсон байвал эсвэл аяллаа тийзээ өөрөө онлайнаар захиалах гэж ивэл та заавал даатгуулах хэрэгтэй байгаа. Надад тулгарсан хэд хэдэн асуудлууд байна л да. Энэ маань яг юу вэ гэхээр би болохоор маш хямдхан тийзүүдийг одоо онлайнаар захиалдаг байсан. Ингэж захиалахдаа ерөөсөө ямар ч юугүй даатгалгүй эсвэл ямар ч нэмэлт үйлчилгээгүй тийзүүд захиалдаг байсан. Энэ маань ингээд хэд хэдэн удаа аялаар явахдаа одоо хямдхан тийз даатгалгүй тийз захиалаад болоод л байдаг юм шиг санагддаг байсан бол яг хамгийн сүүлийн аялалдаа явж байхдаа би эннээсээ болоод одоо хэд асуудалд орсон яг яасан бэ гэхээр хямдхан тийз захиалсан байж байгаа. Тэр тийзэндээ амжиж нисэж чадхаа болоод тэгээд нисэж чадхаа болонгууд одоо тухайн нислийн тийз маань ямар нэг буцаан олголтгүй байгаа. Ягаад гэвэл даатгалгүй. За тэгээд дараа нь дахиж нэг тийз захиалаад тэр нислэгтээ бас амжиж нисгээ болоод бас дахиад $300 одоо алдах ч юм уу. Гэх мэтчлэн ингээд даатгалгүйгээсээ болоод одоо даатгал $20 хийлгэхийн оронд $200 оронд нь алдсан одоо тиймэрхүү түүхүүд байна. Дээрэс нь эрүүл мэндийн даатгал хийлгэх хэрэгтэй. Мөн гэмтийн ослын даатгал гэх мэтчлэн даатгалуудыг заавал хийлгэж авах хэрэгтэй. Энэ маань болохоор өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж байна л гэсэн үг байгаа. Тэгэхээр аяллаа маш нарийн сайн төлөвлөх нь байна. Тэгээд даатгал заавал хийлгэх нь байна. Тэгээд аялалтаа гарах нь байна. За ингээд өргөжтэй аялах саранд баярлаа. Өөрийнхөө аяллаа туршлагаас та бүхэнд хүргэсэндээ баяртай байна. Магадгүй эдгээр туршлагууд маань та бүхэнд багхан ч гэсэн хэрэг болно хаа гэж найдаж байна. Ингээд та хэд маань аль болох залуу байгаа дээрээ заавал аялаарай гэж захиж хэлье. Баярлалаа.